2015 онд анхны олон нийтийн цагдаагаар цагдаа болоход орж ирсэн. Тэгээд жил гараа ажиллаж агаад цолоо аваад тэгээд ахлагч бүрэлдэхүүн 6 жил ажиллаж агаад офицер цолоо. Одоо яг нийтдээ цагдаа болоход 11 жилдээ ажиллаж байна. Багын бас нэг хүсэл мөрөөдлөөсөн. Дээрээс нь манай аав хамгийн гол хүчин зүйл аав маань миний хүрэн цагдаа олно гэх. Дээрээс нь өөрөө бас хүсэл сонирхлоор 15 оноос хойш тасралтгүй байна. Би нөгөө олон нийтийн цагдаа байхдаа дид ахлагч гээд цол ямар гоё цол вэ гэдэг өвдө бодож ирсэн байхгүй. Тэгээд олон нийтийн цагдаа жил тэгээд анхны яг тийм дид ахлагч гэдэг цолыг цагдаа мөрхөө газрын даргад тушаалаар ингэж авлаа гэдэг. Бид нар 3 сарын 17-нд бидний тушаалыг уншижсэн. Тэгээд 3 сарын 18-нд ажилд орчихсан ах. Тэгээд тэр мөч маш гоё. Хамгийн анхны зорьсондоо хүрж байгаа тэр мөч бол сайхан мөч байсан. Би эхнэр 4 хүүхэдтэй хамт амьдардаг. 3 охины хүүтэй. Тэгээ манай эхнэр төрийн албаагч, цэцэрлэгийн багш идэг. Манай 2 том охин битээр ер нь арыг дааж байгаа гэсэн үг. Манай том охин ялангуяа орой очиод хоол ийцэн те ингээд хүлээгээд байж идэг. Манай томын доотлын охин бас муу адилхан. Тэгэл хоёулаа гэрээ цэвэрлээ хоолоо игээл. Одоо нөө чат үчгээр орой ямар хоол ийх үү? Хэдэн цагт ирэх үү? Нэг тиймэрхүү маягтай. Тэгэл оройдоо цуглаж аваад өдрийнхөө болсон сонио ачныг ярина. Замын голд ингээл зохицуулт хийгээл машины дуу чимээ, тэгэл станцны дуу чимээ те ингээл байдсан чим содон тийм дуу гараад. Яг миний охины хоолой тийм манай одонгийн хүүхэд тахгүй. Одоо аяжийг алдарт ээж болгосон. Тэгээд тэр охин маань ирж аавтайгаа зоолгоно гэдэг бол бас сайхан мөч байсан. Миний охины хоолой яг мөн байсан. Тэгээ бүр эхлээд нэг сайн чихэндээ итгэв. Яг ингээд хоёр дахь сонсоод тэгэл яг өөрийн мэдлгүй шууд Google атсан да. Нэг хүүтэй. Манай хүү ер нь бас цагдаа олно гэдэг. Өөр юм мэрэгжил ярьдаг юм даа. Би том болоод цагдаа болохыг хүсдэг. Хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалж төвчлөлийг сэргийлэхээр болохыг хүсдэг. Аав шиг цагдаа олно л гэлтэй. Хүү маань бас ажил мэргэжлийн өмнө өгүүлж аваад ингээд үргэлжлүүлвэл сайхан юм болов гэж бодсон. Тэгээд би бол 100% дэмжинэ л. Сар шинэ өдрүүдээр үр гүйцэтгэж байж хаа. За тэр уулзраар зорчсон жолоочны нэг 20-30% нь цонхоо онгоолгоод баярлаа, сайхан шинэлэрээ гэд үгийг би маш их сонссон. Тэгэхээр бас манай иргэдийн хандлага нэгдүгürt өөр болж байна. Жолооч маань соёлтой болоод бас эргүүлээд бас биднийг цагдаагийн албаагч, замын цагдаагаас хүндэлдэг, эргүүлээд бас хайрладаг. Буцаагаад би бас тэдгээр хүмүүст бас хүндлэл үзүүлэх юм. Надад ямарч маш гоё санагц яг тэр үгнүүд үнэхээр гоё урам өгсөн.